Шалом, шинэ өглөөний минь төргий. За сайхан амарцгаснаа. 오를 때 쓰고 떨어지면 팔고 계속 마이너스만 난다는 30초만 집중해보세요. 오, 약간 알아들었어. 자, шууд сууг сэлдэг шүү дээ. 5 сарын 21 өдрийн чимээгүй цагаа эхлэе. Хамтдаа залбирая. За манай сөүлд гой бороотой юм өдөр байна. За. Эзэмнээ танд баярлалаа. Танд газар дэлхийг усалж өгч байгаад баярлалаа. Эзэмнээ таны ариун сүнсний бороо бас энэ газар энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг услах болтгоо. Тэгээ өнөөдөр бидэнд бас таны ариун сүнсний хөөж, ариун сүнсний бороо, ариун сүнсний өдөртөмж хэрэгтөөний зэ өнөөдөр бид эзний үгээс суралцаж Христийн хайрыг улам илүү тунгаан ойлгосон цаг байхад та биднийг хөтөлж өгөөрэй. Өнөөдрийн үгээр дамжуулж эзэн та бидэнд өөрийг илчлээрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Аминь. За өнөөдөр бид нэр Эхлэл номын 44-ийн 18-аас 34. Эхлэл номын 44-ийн 18-аас 34. За 44-ийн 18-аас 34. За уншлаа. Их удаа Йосеф дөхөж чад эзэн миний боолохын үгийг сонортой болгон сойрхож таавал бидэндээ фараоны нэгэн адил болохоор боолохын үдээс өөр хэлэн тань бүү гэж шатаг. Эзэн та боолуудаас эцэг тань би юу өөр ах トゥ байгаа юу гэж асуусан. Тэгэхэд тань би эзэн минь нас дээр гарсан эцэг маань байгаа өтөл наснд гарсан нэг хүү би ах нь өргөдчихсэн тул эхээс ганцаараа үлдсэн юм. Эцэг маань тэр хүүдээ их хайртай гэхэд та боолуудаа дүүгээ авч ирж надад харуул гэсэн. Тэгтний эзэн тэнд бид дүү минь эцгээсээ салж болохгүй салвал эцэг нь өгөх болно гэсэн. Тэгтэл та боолуудаа та нар отхон дүүгээ авчирхаас нааш миний нүрийг дахин харахгүй гэж мэдгэсэн мэлээ. Тийхүү боолууд нь эцэгтэй буцаж очиад эзэн таны үгийг хэлсэн. Тэгтэл эцэг маань бидэнд буцаж яваад баг чолоо хоол хүнс аваад ир гэсэн. Тэгтэн бид үгээ бид тийшээ явж чадахгүй. Отхон дүү маань бидэнтэй хамт явхаас нааш бид тэр хүний царайг харж чадахгүй. Дүү маань бидэнтэй явбал бид явнаа гэсэн. Таны бол бидний эцэг хэлэхдээ эхнэр маань надад 2 хүү төрүүлж гиснийг та нар мэднэ. Нэг нь намайг орхин авсан. Тэр маань амтнд бариулсан гарцааг одоо бол барааг нь харсангүй. Энэ үлдсэн ганцыг минь надаас авч яваад гай тохиолдол та нар өгөр толгойг нь зовлон шаналлтуунд үхсдийн оронд явуулна шүү гэсэн. Эцэг нь хүүтэйгээ амин голоос холбоотой байдаг болохоор таны боол эцэгтэй очиход дүү маань бидэнтэй хамт байхгүй ч болохгүй. Хэрв энэ хүүг байхгүй байхыг нь эцэг нь харах юм бол шууд үхнэ. Боолууд нь эцгийнхээ буурал толгойг гаслын зовлон донд үхсдийн оронд явуулах болно. Боол нь энэ хүүгийн төлөө эцэгтэй даалт гаргаж би түүнийг танд 9 минут буцааж авчрахгүй бол эцэг таныхаа өмнө насан туршдаа буруудан болно гэсэн юм. Тиймээс хүүгийн оронд боол намайг өөрийнхөө боол болгон үлдээгээд түүнийг ах нартаа нь явуулцах сойрх. Би яаж энэ хүүгээр эцэг хүүгүүгээр эцэгтэй буцаж очин гаслан шоналлонд орохыг нь харах билээ гэж өчвөө. Амин. За хайрын нотлогоо золиос гэсэн гарчигтай. Хайрын нотлогоо золиос. За Библийн тайлбар дээр би юу гэж байна вэ? Юуда Бенаминийг хэлс хэрэгээс чөлөөлөхийн тулд өөрөө оронд нь боолчлогдсон үлдэхэд чин сэтгэлээсээ хүсэмжлэн өчөж байна. Йосефийн сорилтод гарах гарцгүй болж унсан ахан дүүс түүний өмнө иргэн ирж өвдөг сөхрөн хэрэгээ хүлээж байна. Юуда тэдэнд өнгөрсөнд үлдсэн гим нүглийн шийтгэлийг бурхан хүртээж гин гэсэн сэтгэлээр хинч байсан таны зарч
Зарц болж гмийнхээ төлөөсийг хариуцъя гэв. Юдагийн үгийг сонсон Йосеф Бенамин болон эцгийг нь тэд хэрэг хайрлаж байгааг сорин зөвхөн Бенаминыг л боол болгон үлдээж бус нь нутаг уцхыг шаардлаа. Үүнд Юда эцэг Яаковын ямар хайртай хүн Бенамин болохыг учирлаж байна. Эцгийнхээ амьдралдаа тулсан зовлон шаналлыг огт бодлогүй Йосефийг ихэд хайрладаг эцгээ үзэн ядсан өнгөрсөн он жилүүдээс тис өөр төр харагдана. Хамгийн гол нь Юда ярихаас цаашгүй нэг юм биш вэ. Тэр эцгийнхээ өмнө Бенамины аюулгүй байдлыг хариуцах амласан ба амлалтаа сахихын тулд өөрөө Бенамины оронд боолчлогдсон үлдэхийг хүсэж байна. За надад өгч байгаа сургамж юу вэ? Йосефийг үзэн ядаж Тамарын явдалд хариуцлага алдан буруутаж явсан Юда сүнсээр өсөн төлөвшөж байна. Сүнслэг өсөлт маань ямар байна вэ? Урдынхаас илүү уучлан хайрлах зүрх сэтгэл хариуцлагатай зан чанар төлөвшөж байна уу? Бурхны хайрыг ярин дуулдаг надад ийм нотлохоо байна уу? Ахан дүүс хөршийнхөө төлөө цаг зав эд материалаа зориулж байна уу гэсэн. За өнөөдрийн бидний унсан хэсэг бол маш гоё юм түүх. За тэгээд энэ дээр бид нэр ялангуяа дахин төрсэн шин нэр өөрчлөгдсөн хүний яг тийм дүр төрхийг бид харж олно. За тэгээд Юдагаар дамжуулаад ирээдүйд ирэх Иес Христийг бэлэгдэн харуулсан байдаг. Иес Христийг бэлэгдэн харуулсан байдаг. За тэгэхээр энэ хэсэг бол Юдагийн амьдралын аюу чухал хэсэг байгаа. Чухал хэсэг. Энд Юда өөрчлөгдсөн харагддаг. Энд Юда Йосефийг худалдах саналыг гаргаж исэн бол урд нь тийм үү? Тэгжсэн бол эсэргээрээ одоо харин юу чинь өөрийгөө дүүгийн хооронд үг юу гэж байна. Өөрөө боололоо дүүгээ явуулъя. Тэр аавда амлалтаа. Тэгэхээр тэр амлалт нь болохоор хамгийн гол нь аавгаа тэр зовлон шаналл донд хүсдийн орн руу явуулахгүй байх юмсан гэсэн ийм хүслэн тийм үү? За тэгээд энэ дээр нэг айгу үгнийх нь яг утгуудыг харахаар айгу гайхалтай үгүүд байдаг л да. Энэ дээр юу гэхээр Юда түнд ойртон очиж хэлсэн нь гэдгийг зүгээр бид нар бол зүгээр алхаад ойртоод очиод хэлсэн гэд тэгж бодож болох юм. Гэхдээ энэ нь болохоор бүр залбирахаар ойртох, бурхан руу залбирахаар ойртох. Тэгэхээр бидний хувьд одоо юу гэм бэ? Залбирахаар ойртох нэг өөр ээж магадгүй тийм үү? Төдийл мэдрээгүй ээж магадгүй. За тэгээд дайнд орохоор ойртох, бүр тулдаанд ойртох гэсэн яг тэргүүн ихнээнд ойртох гэсэн ийм утгыг илэрхийлдэг байхгүй юу? За тэгээд эсвэл хаанд. Тэгэд энэ хаанд гуйл тавихаар ойртох үед гэдэг чинь за тэгээд янз бүрийн орны хүмүүс янз бүрийн байдлаар одоо тэ бурхан болон тэр одоо хаанда ойртдог. Бид нар сайн мэддэг нь Таиландын хаанд бүр мөлхөж очдөг тийм үү. Тэгээд саяхан бас Монголын улс төрийн хэллэгт гэжсэн шүү дээ. Бүр хаалгаар баг мөлхөж орж ирдгээ. Тий ерхий сайд мэдтэй тал засахтаа бүр мөлхөж орж ирдэг энэ төр гэж ярьжсэн шүү дээ. Тийм зүйл байдаг гэж ярьжсэн тий. За мэдхгүй. За ямар ч хэсэн тий. Тэгээ бидний бүр харснаар бол яг Таиландд бол мөлхөж очдог. Дээр үед улс орнуудад бол ер нь хааныхаа өмнө тий хаан руугаа их цардгүй орддггүй. За бид нэр Эстерийн түүхийг үзсэн ч гэсэн тий хааныг дуудахаас нааш бүр нүдэнд нь өртөж болтгүй ийм зүйлээс ийм байхгүй. Тэгэхээр Юда энд бүр зүрх сэтгэлээ амьдралаа бүх юм залууслаад бариад яг хааны өмнө ойртоо очиж байгаа гэсэн утга байхгүй. Тэгэхээр бүгдээр хааны өмнө зүгээр яваад очсон юм шиг битээ бодорой за. За тэгээд энэ дээр эцэг гэдэг үг түнд айгүйх гарч ирж байгаа. Эцгийнхээ тухай бүр дахин эцэг гэдэг үг те яаж чинь тэр болохоор Йосефид хандаад ярихдаа одоо Йосеф биш тэр харин юу гэж эцгийнхээ зүрх сэтгэл рүү те одоо юу гэж ойртон ярьж байгаа гэсэн. Яавал те эцгээ урд нь ямар зовсон тэгээд одоо яаж түүнийг үлдсэн амьдралд нөхөслийн орн руу зовлонтойгоор явуулахгүй байх тухай энэ тухай ярьж байгаа. Төгсгөлийн өдрийн зовлон донд байхгүй байх талаар ярьж байгаа. Тэгээд энэ дээр 44-ийн үг нь 30 дээр бол ингэж байгаа. Эцгийнх нь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учраас одоо намайг эцэгтэй буцаж очиод энэ хүү бидэнтэй хамт байхгүй л гэдэг. Тэгээ энэ нь болохоор амин амьтайгаа гэж сүнс нэгтэй гэсэн үг байгаа байхгүй. Сүнс нэгтэй. Аюу сонирхолтой. Библиэд ийм хэлэг тийм их байдгүй. Сүнс нэгтэй. Бүр сүнсээр холбогдсон гэсэн ийм зүйлийг хэлдэг. За тэгээд эцэг хүү хоёр сүнсээр холбогдсон тухай ярьж байгаа үстэй. За тэгээд буруу нь минийхээ би үүрнэ гэдэг одоо тий би батлан дагч болсон. Энэ хүү хулгай хийсэн байна. Мөнгө ангиж улгаасан. Тэгвэл би буруугийн хүлээе. Би батлан даяа гэд тэгээд үгүй би оронд нь
тэг өөрийгөө оронд нь боол болгож үлдээе. За эндээс бид нар яг ирээдүйн Иесус Христийн дүр төрхийг харж байна. Иесус Христийн дүр төрх өөрөөр хэл Юда дүүгийнхээ оронд зогссон байгаа тийм үү? Одоо нэг хааны юм гэсэн үг шүү дээ. Яг түрүүн хэлсэн те ойртон очиад дайнд орох гэж байгаа юм шиг тийм үү? Залбирах гэж байгаа юм шиг хааны өмнө очиж байгаа юм шиг тийм зүрх сэтгэлээр Йосеп юм наац. Иесус Христ бол бидний оронд зогссон баг. Бурхны өмнө зуучлагаар зогссон тийм үү? Тэгээд Юда болохоор би өөрийгөө боол болгоё гэсэн бол Иесус өөрийгөө тий хааны одоо хүү тий хаадын хаан эцдийн эзэн бурхны хүү болсон Иесус өөрийгөө даруулсан. Тэр би хүн төрлөختний өмнө та боолын дүр төрхөөр ирж тий бидэнд тэ үйлчлэхээр ирсэн баг. За тэгэхээр эцгийн зүрхийг бодож जैन тийм үү? Юда бол ерөөсөө яавал эцгийн зүрхийг тий заахгүй байх уу гэсэн энэ зүйлийг хэлж хүслийг биелүүлэх үү гэсэн тий. Тэгвэл Юда яг ингэж ясна тэр дүр зураг Иесус тэр Иесус л бурхны хүслийг эзэн миний хүслийг гэж таны хүсэл биелэх болтугай гэж хэлдэг. За тэгээд Хуучин гэрэн дээр Юда энд батлан дагчаар гарч ирж байгаа шинэ гэрэн дээр Иесус бидний батлан дааж гэж гарч ирдгээ. Тэгээ хүн наттай хамт байхгүй бол би эцгийнхээ нүрийг яаж харах юм бэ? Тэгэхээр энэ бол гэмшил, хайр, хариуцлага үнэхээр өөрчлөлөө. Урд нь тэр дүүгээ худалдсан нэгэн байсан бол одоо дүүгийнхээ оронд өөрийгөө өгч байгааг бид харж байна. За ингээд эндээс бид нэр Юдагийн үнэхээр зүрхээрээ тэр шинээр өөрчлөгдсөн дүр төрхийг харж олж байна. Юда ямар гахалтайгаар өөрчлөгдөж, шинчлэгдэж бүр шинэ хүн болсон бэ гэдгийг харж байна. Тэгэхээр эзэн биднээс юу хүсдэг? Үнэхээр Иесус Христэд итгээд эзэн биднийг бүр цоо шинэ хүн болоосаа гэж хүсдэг, тийм ээ. Цоо шинэ хүн болоосаа гэж хүсдэг. Ийм байгаа. Тэгээд бид нар хуучин гэрээг үзэхэд хуучин гэрээг дээр Иесусийн тухай илэрхийллүүд маш их байгааг бид нар мэднэ, тийм ээ. Тэгээд түүний нэг хэсэг нь Юда байгаа. Тийм ч учраас Юда яг юм Иесус шиг зүрх сэтгэлээр тэ өөрийнхөө дүүдээ аавда гэр бүлдээ ингэж хандсан тийм үү. Тэгээд тийм учраас хожим Юдагийн удмаас бидний Иесус Христ гарсан. За ийм байгаа. Маш гоё төгтэй. За та юу ойлгов? Юуг мэдрв? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Та юу ойлгов? Юуг мэдрв? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нар дэлхийн төлөв залбирлаараа Этиоп улсын төлөв үргэлжлүүлэн залбирна. Сая 135 сая хуантай гэсэн тийм үү? 60.7% христчин. За тэгээд эндээс евангели итгэгчдийн хувь нь болохоор 19.6 өндөр хувьтай байгааг бид харж байгаа. За тэгээ хамтдаа залбирая. Манайхан би нөгөө хичээлдээ явна, эрт гарч явах хэрэгтэй. За тэгээ гадаа нөгөө бороо орж байгаа болохоор зам өнөөдөр машинууд ихэнх нь хөдөлгөөнд оролцоод замайг бүглэрэлтэй байгаа бах тэгэртэн гарахгүй. За хамтдаа залбирая. Эзэн минь та дэлхийн суйраас өмнө биднийг мэддэг эзэн. Тэгээ бид өнөөдөр Юдагийн түүхээс харахтаа Иесус Христийн дүр зургийг харж байна. Тэгээ Юда үнэхээр гимжсэн учраас тэр маш ихээр өөрчлөгдсөн нэгэн болсныг бид харж байна. Тэгээ бид ч гэсэн эзэн минь таны өмнө дахин төрсөн шинээр төрсөн өөрчлөгдсөн нэгэн байхыг хүсэж байна. Бид амьдралын урдын хэв маяг, хэл яриа, хандлага бүх зүйлийг хоош нь хаяад бид харин яг Иесус Христтэй адилхан нэгэн болохыг хүсэж байна. Бид бусдад өөрийгөө зориулж чаддаг нэгэн байхыг хүсэж байна. Бид бусдын төлөө бас хариуцлага үүрдэг нэгэн байхыг хүсэж байна. Бид гэр бүл, үр удам, үр хүүхдүүдийнхээ төлөө, бид ахын дүүс хөршийнхээ төлөө цаг цав, эд материалаа бас зориулж чаддаг нэгэн байхыг хүсэж байна. Тэгээ бурхны хайрыг яринд дуулдаг бид зөвхөн ярьж дуулах биш. Бид амьдралдаа үнэхээр хэрэгжүүлдэг байхыг хүсэж байна. Эзэн минь магадгүй бидний дотор өөрчлөгдөг үзүүлэлт байгаа. Та үнэхээр биднийг өөрчлөн шинжилж өгөөрэй эзэн. Тэгээ таны ариун сүнс бидэн дээр хамтаа холтгоо. Аваа бид яг одоо залбирч байна. Бид Этиоп улсын төлөө залбирч байна. Тэгэд энэ газар сүнслэг сэргэлт ирэх болтгоо. Шинэ ирч хүчтэй байх болтгоо. Олон зууны төвтэй гүн гүнзгий уламжлалтай энэ хүү эртний итгэл бишрэл бурхны сүнслэг ирч хүч амьд халуун байдлыг эзэн та өгөөрөө уламжлан зөвхөн хэлбэр төдий биш амьд итгэл болон сэрхийн төлөө бид танд Этиопик өргөн залбирч байна.
цуглааны дотоод болон гадаад орчинд гарч асар их өөрчлөлтийн үед цуглааны удирдагчид болон итгэгчид тууштай байж Бурхны мэрэгэн ухаанаар удирдуулахын төлөө бид танд өргөж нэгзээ. Тэгэд исламын шашны өсөлт болон орчин үеийн бусад урсгалуудын шагалт сорилтууд өөрийн өрмөц соёлд теолог үнэнт уламжлал алдалгүй Христ доторх гүн гүнзгий үнцээрээ тийжээгдэн бат зогсоосоо гэж бид Иесус Христийн нэрээр бид Эциопиг ерөөн залбирч байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөн залбирч байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзний хаанчлал улам илүү хүчтэйгээр тэлэх болтугай эзэн та удирдаарай. Тэгээ энэ өдрийн бидний бүхий л ажил үйлсийг та өрөөгөрөө тэгээ миний явхаа бас ирж очих урт замыг та өрөөж өгөрөө та хамгаалаарай. Гэт эзэн бид үнэхээр Христчиг бусдад өөрийгөө зориулж чадсан нэг юм байхад та биднийг өөрчлөөрөө Иесусийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах хэвшлээ. Аяа эзэн та ерөөлтэй зарилгуудаа надад заагаж таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баясдагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119:12-оос 16. За цэжлэгчлээ. Алхагч чинь чамааг удирдах, хэвтгэж чинь чамааг хамгаална. Сэрхэд чинь чамтай ярина. Сургаалт 6-гийн 22. Амин, амин. За хөгцсөн газараа бас гахалтай хөгцсөн. За тэгээ хэцүү газар нь бас маш хэцүү. Бүгд Африк эмэгтэйчүүд хүүхдүүдийг харахаар маш сэтгэл өвддөг тий. Жап. За эцэг их болтгоо. Өдөр бөгөөд өнгөлөө гэрэг бөгөөд талархалтай байгаараа энэ өдөр үнэхээр бурхан таны амьдралд өөрийгөө улам илүү илчлэн харуулах болтгоо. Тэгэд эзэн таны амьдралд шин зүйлийг хийх болтгоо. Эзэн ивэг баяртай.